За, жинлүүрийн хасаантай хүмүүс 12 дугаар сарыг харцгаая. Одоогоор жинлүүрийн хасаантай эрх шиг сугар гараг нь таны 3 дугаар хавь залах номын урд дээр зочилсан байна. 12 сарын 1-ээс хойш сугар ном руу шилжсэн байна. Тэгэхээр одоогоор жинлүүрийн хасаантай хүмүүсийн төвлөрөх сэдв, хүрээлэх сэдв нь 3 дугаар хавьсан сэдвүүд басан байна. Гэсэн 3 дугаар хавьс нь өөртөө ямар сэдвүүдийг агуулдаг вэ гэхээр уншиж бичих, мэдээлэлтэй харьцах, хүмүүстэй харилцах, ойрын аялалд гарах, эсвэл бичих, маркетинг хийх ч юм уу, эсвэл хичээл хийх ч юм уу, ямар нэгэн чадвар суралцж байгаа, тэр сурж байгаа зүйл нь юу ч болж болно. Ямар нэгэн юм аяд сурж байгаа ч юм уу, эсвэл хэл сурж байгаа ч юм уу, эсвэл ямар нэгэн хөзрийн мэрийг сурж байгаа ч юм уу, тэр нь юу ч хийж болно. Ер нь бол юу ч хийж болно. Эсвэл найзуудтайгаа уулзах, эсвэл үе тэнгийн найзууд, эсвэл ах эгч нөгөө сиблинг нартайгаа уулзж байгаа, ах дүүстайгаа уулзж байгаа, тийм тэднэрт илүүхээр төвлөрж байгаа, эсвэл сонирхол нэгтэй хүмүүстэйгээ илүүхээр нийгэмшиж байгаа үеэс байж болох юм аа. За, 12 сарын 25-наас хойш сугар гараг таны 4 дугаар хавьс болох материал ордруу нь. Тэгэхээр 25-наас хойш, Крисмасаас хойш таны төвлөрөх сэдвүүд 4 дугаар хавьсан сэдв болон гэр бүл оршин суудаг газар байх болно. Тэгэхээр энэ 25-наас хойш гэртээ байхыг хүсэх нь илүү ихээр эрчимж нь эсвэл гэр бүлийн оршин суудаг газартай холбоотой сэдвүүд нь илүү ихээр таны анхаарлыг татах болно. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөнө, эсвэл оршин суудаг газарт өөр үйл хэрэгүүд өрнөн, эсвэл өвөл хөдлөх хөрөнгөтэй холбоотой сэдвүүдээс байж болно. Эсвэл 4 дугаар хавьс нь бас оршин суудаг газар дотоод сэдвийн асуудал байдаг ч гэсэн, эцэг эгч юм уу бас байж болдог ч гэсэн, таны хувийн эрхэлдэг бизнес, онлайн шоп ч юм уу, эсвэл ажилуулдаг дэлгүүр ч юм уу, хоолны газар ч бас байж болно. Тэдгээр сэдвүүдэд та илүү ихээр төвлөрч эхэлнэ 25-наас хойш. За, детальчилж харах юм бол 8 сарын 8 худлаарч 12 сарын 8-наас 14, 18-наас 24-ний хооронд South Node буюу Сатурны нөлөө орж ирнэ. Тэгэхээр өмнөд Англи болон Санчир гарагийн нөлөө орж ирж байгаа нь таныг илүү ихээр хариуцлагатай болгож байна. Эсвэл жоохон хүнтэй уулзахгүйгээр жоохон өөрийгөө голоод ч юм уу, эсвэл дотогшоогоо хандж байгаа хандлагууд эрчимжиж болно. Эсвэл тийм ямар нэгэн юм цэгцэлж дуусгах байгаа уур амьсгал бас байж болох юм. Энерги ингээд цэвэрлээд юм хумаа цэгцлээд одоо ингээд эсвэл гадаа төрхөө жоохон голоод ингээд өөрчлөх хүсэлтэй болж байгаа ч юм уу те. Баг зэргийн стресстэй үе бас байж болох юм а. Ер нь бол 8-наас 24-ний хооронд их стресстэй, ачаалттай, хариуцлага ихтэй, сорилттой үе байх боломжтой харагдаж байна. За, 23-наас 24-ний хооронд Нептуны нөлөө орж ирнэ. Далайн гарагийн нөлөө орж ирснээр өмнөх 10 хэдэн хоног стресссэн асуудал, одоо стрессээ тайлах цаг гэх юм уу? Магадгүй энэ үеэр ууж идэх, эсвэл жоохон бие суйлдан ядрах, түүнээсээ үүдэж, дархлаа муудаж өвдөөд им тан уух, эсвэл стрессээсээ үүдэж шинжил тэмдэглээд ч юм арх тамхи хэрэглээд дуртай аймаа идэх, жоохон замбраагүй мөнгөний зарлахтай байгаад, эсвэл замбраагүй юм хэрэглэх гэх мэтлэн уур амьсгалтай байж болно. Сөргөөр харах юм бол өвдөх, им уух, эмчлэл хийлгэх гэдээ ойлгочоороо. Ерөнхийдөө жоохон муухай мэдээнүүдээр дамжуулчихлаа. За, 7 дугаар хавьсан сэдв буюу хосын харилцаа болон бүх төрлийн нийгмийн харилцаа, түншлэл, гэрээ хэлцээрийн асуудлуудыг харцгаая. Мөн адил жоох асуудалтай нь. Учир нь 3-наас 14-ний хооронд Санчир гарагийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр хостойгоо эсвэл түнштэйгээ харилцааны холдох, эсвэл ямар нэгэн гэрээ хэлцээр нь холдон сааж цуслагдах зэргээр нөлөөлж болно. Энэ үед тийм чухал юм хийхэд хэрэггүй мэн, чухал гарын үсэг зурхаж шаардлагагүй, хэрэггүй цаг үе. Эхний 14 хоног бол за, тэгснэ 12-наас 14-ний хооронд бас Нептуны нөлөө буюу далайн гарагийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр 12-наас 15-ны хооронд хүмүүстэй уулзаж арх тамхи хэрэглэх, ууж суух, эсвэл хин нэгэнд хууртагдах, лойрдуулах ч юм уу те. Энэ үед эсвэл үйл ойлголцол үүсэж бас болно. Нэгнийгээ буруу ойлгох, харилцаанд асуудал гарах боломжтой. Тэгэхээр энэ үед чухал гэрээ хэлцээр уулзалт хийхэд бас болгоомжтой авах хэрэгтэй. Шинэ хүмүүстэй танилцах юм бол, сайн мэдгүй хүмүүстэй танилцах юм бол тэр хүмүүстэй шууд итгэлгүйгээр илүү их ажиглах цагийг өөртөө олгоорой гэж зөвлөе. За, 10 дугаар хавьсын сэдвийн хүрээнд харах юм бол жинлүүрүүдийн 10 дугаар хавьс нь сар шүү дээ. Тэгших чинь Cancer. Тэгээд тийм учраас сарын ихэнд ямар гаригтай аспект үүсгэж байгаас шалтгаалаад тухайн сар ямар ясгал нэгдэгдэнэ. Тэгэхээр 12 дугаар сарын тур шангаргийн нөлөө нэлээд их орж ирнэ. Тийм учраас ангаргийн нөлөө нэлээд их орж ирнэ. Тийм учраас
ерөнхийдөө заавгүй нийгмийн харилцаа, карьерийн сэдвийн хүрээнд хийх ажил ихтэй өрсөлдөөнтэй эсвэл ажлын газар хүмүүстэйгээ жоохон хил ам зурсан уур амьсгалтай бас байж болно гэж хэлж болох юм аа. Тэгэхээр өрсөлдөөнтэй магадгүй биеийн хүч ихээр шаардсан ажил хэрэгүүдийг хийх шаардлагатай болох ч юм уу те. Тиймэрхүү ангаргийн нөлөөтэй байна. За тэгснэ сарчин хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас их сайн муу ээлжилдэг, бангийн уур амьсгал өөрчлөгддөг. Тэгэхээр энэ дээр бичсэн өдрүүдийг сайн муу өдөр гэж бодцохороо давтаж буй өдрүүд нь сайнтай муутай сармаг өдрүүд юм шиг. За эхний 10 хоногийн нөлөө будын нөлөө орж ирж байна. Ерөнхийдөө энэ нэг жилийн хугацаанд одоо энэ жилийн 6 сараас дараа жилийн 6 сарын хугацаанд бархас сайд гараг, Азийн гараг, өсөлт тэлэлтийн гараг, бархас сайд гараг таны 10 дугаар хавьяас дээр карьер дээр хурж ирсэн учраас одоо энэ жилийн 6-аас дараа жилийн 6 сар хүртэл таны ажил ихссэн, хариуцлага ихссэн, эсвэл ямар нэгэн ажлын таатай боломжууд орж ирсэн тийм карьерийн өсөлт амжилттай байх successful хэмжээл болж өрнөж байна. Яг ерөнхийдөө бол тийм байгаа шүү. Гэхдээ яг 12 дугаар сарын эхний 10 хоног бол будын нөлөө орж ирж байгаа учраас уулзалт цуглаан хийх, ажлын ярилцлаганд орох, ажлын уулзалт хийх, эсвэл нааш цаашаа явж хөдөлгөөнтэй байх, хүмүүстэй харилцах үйл хэрэг хийх, маркетинг хийх гэх мэтлэнгээр тийм хөдөлгөөнтэй толгойгоо ажилуулсан, гар хуруугаа ажилуулсан, оюуны энерги ихээр шаардсан тийм хөдөлгөөнтэй үе болж өрнөхөр байна. За 4-р хавьяасан сэдвүүдийг харцгаая. 4-р хавьяас нь ажил гэр бүл оршин суудаг газар, гэр бүлийн гишүүд эцэг их гэх мэтлэн дотоод сэдвийн хүрээнд уур амьсгалыг харахыг харцгаая. Мөн дотоод хэрэг гэхээсээ илүү бас хувийн бизнес бас байж болдог 4-р хавьяас нь. За 2-наас 11-ний хооронд будын нөлөө, эхний 10 хоног будын нөлөө бас орж ирж байна хөдөлгөөнтэй. Тэгснээ сүүлийн 27-наас 1 сарын 2-ын хүртэл бас будын нөлөө орж ирж байна. Тэгэхээр энэ хугацаанд гэр бүл нь нөөц суух, оршин суудаг газар нөөц суух, эсвэл гэр бүлийн гишүүд хамаатан садантайгаа харилцан, ярилцах, уулзах, уцаар ярих гэх мэтлэн нөлөөлж болно. Өөр тохиолдолд үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, оршин суудаг газартай холбоотой ямар нэгэн тийм бичиг цаасны ажилтай болох ч юм уу те, бичиг цаасны ажил хийх, мэдээлэл судлах шаардлага гарах гэх мэтлэн нөлөөлж болох юм аа. За 12 сарын 9-ний аспект бол 2-наас 14-ний хооронд нөлөөлнө. Ерөнхийдөө Марсын нөлөө ангараг гарагийн нөлөө ихээр орж ирж байна. Тэгэхээр энэ үед гэр бүлийн гишүүдтэйгээ муудалцах, эсвэл гэрт засвар хийх ч юм уу те, эсвэл ямар нэгэн байдлаар гэрт эд зүйл эвдрэх гэх мэтлэн ямар нэгэн тийм 50 бус уур амьсгал гэр бүлд давамгаалж байна. Өөр тохиолдолд ерөнхийдөө бол гэр бүлийн гишүүдтэйгээ хэрэлдэж маргалтахаас сэргийлээрэй гэж зөвлөж байна. Эхний 14 хоног бас ер нь будын нөлөөч орж ирээд, Марсын нөлөөч орж ирээд ерөнхийдөө хөдөлгөөнтэй ер нь нэг тийм нүүц суух энерги маш ихээр харагдаж байна ерөнхийдөө. За 12 сарын 15-наас хойш ангараг гараг таны 4-р хавьяас руу нүүнэ. Ангараг гараг 4-р хавьяас руу нүүнэ гэдэг нь гэр бүлийн асуудлууд ихээр гэр бүлийн сэдвийн хүрээнд дайнтай, дажинтай, хөдөлгөөнтэй, өрсөлдөөнтэй уур амьсгалтай байна. Чимээгүй байхгүй. Энэ үед гэр бүлд чинь одоо хүмүүстэйгээ муудалцах, эсвэл засвар хийж чимээтэй байх, ямар нэг өрсөлдөөнтэй уур амьсгалтай байх, эсвэл нааш цаашаа ингээд юм хөмзөөж мөөж агаад эвдлэх ч юм уу те, эд зүйлс эвдрэн гэмтэх, тийм уур уцаартай уур амьсгал нэлээд давамгаалж харагдчих шүү. 15-наас хойш ерөнхийдөө болгоомжлороо гэж зүйлийг ангараг таны 4-р гэр бүлийн асуудлууд тарих болно. 12 сарын 22-нд нар 4-р хавьяас руу нүүнэ. Тэгэхээр хийдэд ах юм. Нар 4-р хавьяас руу нүүнэ гэдэг нь таны гэр бүлд одоо нарыг төлөөлөх юм нэгэн байгаа штэ, өрхийн тэргүүн ч юм аав ээж ч юм эцэг эх ч юм уу, таны их тэр нөхөр ч юм уу, тэдгээр хүмүүс ямар нэгэн чухал асуудлууд тохиолдох, чухал үйл хэрэг тохиох боломжтой үе болох юм аа. Ерөнхийдөө бол 4-р хавьяас дээр нар ирж байна гэдэг нь таны дотоод сэдвийн хүрээнд 4-р хавьяасын сэдвүүдийг илүүхээр тодотгож өгөх болно. Эсвэл нарыг төлөөлөх хин нэгэнд ямар нэгэн үйл хэрэгүүд тохиож эхэлнэ гэх юм уу? Эсвэл та тэдгээр хүмүүст төвлөрч эхлэх юм уу? Бас байж болох юм тийм ээ. Угаасаа 12 сарын 25-наас хойш угаасаа 4-р хавьяасын сэдвүүд нь илүүхээр хөндөгдөж байгаа. Учир нь сугар гараг 4-р хавьяас руу нөөж байгаа. Гэтээ сугар гараг чинь нөгөө эрэг таатай гараг гэж үздэг. Эрэг таатай нөлөөтэй гараг гэж үздэг. Учраас 12 сарын 25-наас хойш гэр бүлийн оршин суудаг газарт эрэг таатай уур амьсгал арай бүрдэж болно. 15-наас хойш Марс асуудал тариад эхэлсэн байтал 10 хоногийн дараа сугар орж ирээд уур амьсгалыг илүү зөөлдөж магадгүй, эсвэл гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөөж амттай хоол идэж
амралтын байдалд байх ч юм уу, эсвэл гэрээ чимэглэж интерьер хийх ч юм уу, гэртээ ийж зүйл худалдаж авах ч юм уу те. Тэр 8 жирийг сажиг зүгээр ч бас байж болно. Зүгээр гэртээ шинэ дэвсгэр худалдаж авч байгаагаар ч илэрч бас болно. Эсвэл зүгээр л хамтдаа торт идэх суух ч юм уу, хамтдаа хоол иж идэх гэх мэтлийн нэрхтэй бас байж болно. Эсвэл гэр бүлийн гишүүнд чинь тийм нэрийг татаа үйлрэх тохиож бас болох юм аа. За 18-наас 24-ний хооронд ашгүй бас сугрын нөлөө байна. Тэгэхээр мөн адил 18-наас 24 тэгээ 25 гэж сугрын нөлөөнүүд нь гэр бүл оршин суудаг газартаа дайжгүй уур амьсгалтай байлгахыг илтгэж байна. Гэртээ цэцэг тавих, цэцэг оруулж ирэх, хоол хийх, эв наримталтай сайхан байх уур амьсгалтай байна. За 2 дугаар хаваас буюу мөнгөний хаваасан сэдвүүдийг харцгаая. За эхний 10 хоног бол мөнгө санхүү гэвэл эрэг таатай байна. Эхний 10 хоногт орлого орж ирэх, бэлэг сэлт авах, эсвэл өөрийнхөө дуртай зүйлстэй мөнгө зарцуулах, зарлага гаргах. Эсвэл ямар нэгэн мөнгө орлого олох боломжууд нээгдэх, магадгүй ажилгүй байсан хүмүүс ажилтаа болоод мөнгө олж эхлэх ч юм уу те. Гэх мэтлэнгээр дайжгүй хамгийн таатай эрэг үе нь эхний 10 хоног байна шүү мөнгө санхүүгийн хэмжээний зарлалын хувьд. За 2-наас 11, 3-наас 14-ний хооронд. За 2-наас 14-ний хооронд санчир гарагийн нөлөө орж ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол эхний 10 хоног мөнгө орж ирж байгаа ч гэсэн яг нэг 2-3-наас хойш жоохон санчир гараг жоохон хязгаарлаад эхэлж магадгүй. Мөнгөө хамаагүй үрж болохгүй жоохон зарлах хянамга зарлагдах шаардлагатай. Эсвэл ямар нэгэн орж ирэх хэвээр мөнгөнд цалинчин удаашран хойшлох ч юм уу эсвэл энэ үед хэрэг хүнд мөнгө зээлэх юм бол мөнгөө буцааж авах хэцүү байдалд орох ч юм уу, жоохон хүнд хэцүү, жоохон гамдах шаардлагатай, мөнгөндөө хянамгаа жоохон бага зарлага гаргаж амьдрах шаардлагатай харагдаж шүү. Эхний сарын ихээр хүмүүсийн цалин орж штэ тэ. Тэгээд тэр цалингаа шууд өрчөж болохгүй юм шиг харагдаж байна. Учир нь сарын дунд хүртэл мөнгөгүүдэх эрсдэлтэй. За 9-ээс 12-ны хооронд Юранус буюу Тэнгэрийн мангаргийн нөлөө орж ирж байна. Тэнгэрийн мангаргийн нөлөө орж ирснээр мөнгөнд гинтийн сэтгэл хөдлөлөөр хандах хандлага, гинтийн байдлаар юм эвдрэх, юм алдах, эсвэл мөнгө зарлагдах, гинтийн байдлаар мөнгө алга болох эрсдэлтэй харагдаж байна. За 12-наас 15-ны хооронд далайн мангаргийн нөлөөс орж ирж байна. Тэгэхээр энэ үед бас л мөнгөний зарлага багасж байна. Мөнгөний зарлага хянамга бус болж сэтгэл хөдлөлөөрөө юм авах шаардлага тийм үе байж болно. Ерөнхийдөө 9-наас 15-ны хооронд мөнгөнд онцгүй байна. За нэг тиймэрхүү. Эхний хэд хоног мөнгөтэй тэгээд бусдаар бол мөнгөнд жоохон сөрөг байна гэдээ ойлгоцгоорой. Энэ Юранус Нептун хоёрын нөлөөнд эд зүйлсээ гэгдүүлэх, эд зүйлс эвдрэх гэх зэрэгээс болгоомжлолт сэргийлээрэй гэж зөвлөе. За тэгээд дараа жилийн подкастаар уулзъя. Bye bye.